Монгол Ардын нам доторх фракцуудын тэмцэл нэг талдаа гарч оюун эрдэнэ амар баясгалан нарын улс төрд төрөөс зайгаа барьсан хүмүүс иргэн ирээд байна. За тодорхойлбол амар баясгалан Монгол Ардын намын гишүүнчлэлээс чөлөөлөх хүсэлтийг гаргахтаа зэрэгцэн оюун эрдэнийн шахалтаар албан тушаалаас огцорч байсан Мегомбийн инх болдод гавьяат эдийн засагч цол олгож хүндэтгэл үзүүллээ. За үүнтэй зэрэгцэн үндэслэлгүй хөрөнгөжөж 2.6 жилийн хорих ял авсан аюур сайхан суллагдаж оюун эрдэнийн эсрэг мэдээлэл хийн 60 тэрбумын эсхийм зохиосон гэх сундуугийн өөрийгөө хохирсон гэх бичлэгүүд цахим орчинд цацагдаад байна. 2026 оны хаврын чуулган 2-7 хоногийн дараа эхлэх гэж байна. Чуулган эхлэхдээ зэрэгцээд улсын хурал 42 суудалтай ардчилсан нам ерөнхий сайдыг огцруулах, засгийн газарт хариуц тооцох акцийг хэрэгжүүлэхийг мэдгдчихэд байна. Огцруулах төвшингээс дээш хэмжээний гар үсэг цуглаад явж байгаа. Бидний зарчмын шаардлага бол хэвээр хаврын чуулганы эхэнд эрх баригчид засгийн газараас тавьсан шаардлагын хүрээнд арга хэмжээ авахгүй болвол зарчмын шаардлага хэвээр гэдгийг хэлье. За хэрвээ энэ асуудал улсын хурал руу орлоо гэхэд Монгол Ардын нам доторх хагалтай хавсран занданчдын суудал ганхгүйг баталгаагүй юм а. Иймээс ч Монгол Ардын намын хувьд дахин засгаа унах нь сонгуулийн өмнөх жилд хамгийн ашиггүй хөлбөр учраас аль болох намын эв нэгдлийг хангаж 68 бүлгээ элдв зөрчилдөөнд оруулахгүй барих нь юу юунаас чухал байна. За тэгвэл үүндээ давхцсан Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс улсын хурлын гишүүнийг хугацаанаас нь өмнө эргүүлэн татах хуулийн зэслийг боловсруулж үүндээ ёс зүйн зөрчлийг нэг шалтгаан болгон оруулсан нь зүгээрч нэг тохиолдлын үйлдэл биш гэж уншигдж байгаа юм а. Ямар ч тач намын дарга учрын зүгээс амар баясгалан болон булган туяа нарын 4 хүнийг намын гишүүнээс зүтгэлзүүлэхээ илэрхийлсэн нь Монгол Ардын нам доторх цэвэрлэгээ эхэллээ гэдэг дохиог олон нийтэд өгөөд байна. Урдын гавьяа зүтгэл авилга албан тушаалын хэрэг ёс зүйн хариуцлагаас алхах бамбаа болох учиргүй. Шүүхээр гин буруутай эсгээ тогтоологсны дараа Монгол Ардын намын гишүүнчлээ сэргийлэх хэрэг нь нээлттэйг энэ дашрамд сануулъя. За харин энэ үед оюун эрдэнэ амар баясгалан нарыг дагж байсан улсын хурлын гишүүдийн хувьд ам нээхгүй байх нь аюулгүй байдлын баталгаанд болчлоо гэхэд буруудахгүй. Хамгийн энгийн жишээ нь улсын хурлын гишүүн сайн зэрэг зодооны хэрэгээр хуулийн байгууллагад шалгагдаж байна. Мөн улсын хурлын гишүүн Болормагийн хувьд сонгуулийн санхүүжилттэй холбоотой асуудал нь халдшгүй байдалд нь халдах аюул бий. Энэ мэтлэн оюун эрдэнэ амар баясгалан нарын тойрон хүрээлэгчдийн хувьд нам гүнхэн байна. Харин эсрэгээрээ өнгөрсөн 8 жилийн хугацаанд улс төрөөс шахагдсан эрхмүүд ил гарч эхэллээ. За тухайлх юм бол Мегомбийн инх бол 60 тэрбумын гих санд буй нүүрсний хулгайн хэрэгт шалгадан оргон зугтсан мөнх бат үндэслэлгүй хөрөнгөцсөн аюур сайхан нарын хүмүүс олонний өмнө гарч ирээд байна. За түүнчлэн хөлийн чандад байгаа ерхийдэж часан элбэгдөрж ерхий сайдсан сайхан бэлгэнэрийн зүгээс чимээгүй суусангүй за энэхүү эрх хаврын чуулганаар сөрөг хүчний акц хэрхэн хийгдэх олонхын бүлэг эв нэглээ хангаж чадах хэсэг гээд олон анхаарал татсан асуудлууд хүлээгдэж байна.